Хар шидийн анимын зохиолын дагуу хамгийн хүчрхэг эсрэг талын дүр болох Сукуна түүний эсрэг тулалдах дүрүүдтэй эцсийн үрдэл дайцснаар манганы төгсөлт тэрээр амиа алддаг. Тэгвэл түүний үхэлд ямар дүрүүд тэр хэмжээний хөв нэмэр оруулснаар нь тэднийг доороос нь дээшгээ ранклах болно. Ийхүү хамгийн ихэнд 9 дугаар дугаарт Нобара Кугисаки Шибуя дахь Махитогийн эсрэг тулаанаас үүдэж Нобараа аврагдахааргүй өглөөд байдалтай шалан дээр үлддэг. Ийхүү тэрхүү тулааны дараа Мегумигийн хариултаас түүнийг бид бүрэн үгсэн гэдэгт итгэдэг. Гэвч манганы төгсгөлд Нобара нэг нүдээ алдсан ч гэсэн эрүүл сарвал байгаагаар гарч ирдэг. Тэрээр үхлээс молторч сэрсэн даруйдаа юу болоод байгааг ойлгох бөгөөд өөрийн харал техникийг ашиглаж дайралтаа Гожигийн нуусан байсан Сукунагийн хамгийн сүүлчийн уран дээр хийдэг. Гол амин сүнстэй дайралт хүлээн авсан Сукуна багагүй хугацаанд ухаанаа алддаг бөгөөд Южи тэрхүү боломжийг нь ашиглаж түүн дээр хүчтэй цохилт буулгаснаар Мегуми Сукунагийн удирдлагаас чөлөөлөгддөг. Ийхүү Нобара Сукуна дээр дайралт хийж чадсанаар эцүүхэн нөхцөл байдалтай тулгарч байсан Южид маш том тусламж дэмжлэг болж өгдөг. Ийхүү дараагийн дугаарт нэгдүгээр зэрэглэлийн хамгийн хүчрхэг шидэн Кусакабе Сукунаг жихэн дөрөндөө орсноос эхлүүлэн түүнтэй тулдаж нэг удаа Сукуна хамгаалтаа бууруулахад түүн дээр өөрийн техникийг ашиглан хүчтэй дайралт буулгаж чадсан. Ингэснээр Кусакабе бусдадаа цаг хожиж өгч чадсан бөгөөд үүний хажуугаар Южи, Маки, Ютанаар өөрсдийн шаргыг эмчилж Сукунатад дахин тултахад бэлэн болсон байдаг. 7 дугаар дугаарт Чосон өөрийн ашигладаг цусан техникийг ашиглаж бүх хүчээрээ Сукунагийн эсрэг тулалдсан боловч түүнд харамсалтай нь ямар ч хохирол байдаггүй, ямар ч дайралт өгч чадаагүй. Харин тэрээр өөр аргаар энэхүү тулаанд хөв нэмэр оруулж чадсан бөгөөд Южи хүнд шарахтай сөрөг харал техникийг яаж ашиглахаа мэдэхгүй сууж байхад нь Чосо түүний хажууд байж яаж тэрхүү техникийг ашиглахыг зааж өгдөг. Үүний үр дүнд Южи сөрөг харал техникийг ашиглан бүх шархаа эмчилж цаашдаа Южи Сукунатай удаан хугацаанд тулалдах гол үндэс болж өгсөн байдаг. Энэхүү тулааны явцад Сукуна өөрийн нууж явсан гол хөзрүүд илэх бөгөөд өөрийн гал техникийг ашиглаж халуун 100 маягийн хүрээ тэлэлд ашигладаг. Тэрхүү хүчтэй дайралтын эсрэг Южи энгийн эзэмшил ашиглаж өөрийгөө арай чадан хамгаалж байлаа. Тэрхүү Сукунагийн эзэмшлээс Южи амьд гарч чадахгүй гэдгийг ойлгосон Чосо өөрийн бие дэх бүх цусыг ашиглаж өөрийн биеэр Южи тойруулан цусан хаалт хийдэг. Сукунагийн галт зуух үнэхээр халуун байсан учраас Чосо тэрхүү халууныг нь тэсэлгүй Южигийн нүдэн дээр өөрийнхөө амийг золиослдог билээ. Ингэснээр Южи энэхүү хүчрхэг дайралтаас амь ултарч чаддаг. Дараагийн дугаараар Хигурума тэрээр өөрийн харал техникийг ашиглан Мегумигийн биеийг гэмтэлгүйгээр Сукунагийн сүнсэнд тохирол учруулж чадхаар байсан цорын ганц дүр. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж Хигурума Южигийн хамтаар Сукуна дээр өөрийн хүрээ тэлэлтээ хийдэг. Үүний үр дүнд Сукунаг цааслах сэлмийг гаргаж авч чаддаг ч гэсэн тэрхүү сэлмээ ашиглан Сукуна дээр дайралт өгч чаддаггүй. Багагүй хугацаа өнгөрсний дараахан арай чадан хийж гарыг нь онсон байтал Сукуна тэр гараа сэлмэд оногдохоос өмнө өөрөө тасалж гисэн байдаг. Гисэн идэж Сукунагийн эзэмшдэг эртний үржирхэг харал зэвсэх болох Камотоки идэхгүй болсон байдаг. Ингэснээр бусад дөрөв Сукунатай тултахад илүү амар болсон гэж үзэж болно. Дараагийн дугаарт Маки Зэни Сукунагийн эсрэг Ютагийн ялагдлын дараа Тожигийн төвшөнт энэ зэрэгцэг Маки цаг алдахыг хүссэнгүй. Ютагийн хүрээ тэлээд нуран унахад Маки өөрийн үржирхэг харал зэвсгийг ашиглан Сукунагийн гол зүрхэнд хүчтэй дайралт буулгаж чадсан байдаг. Макигийн ашигладаг энэхүү зэвсэг нь Мегумиг Сукунагийн удирдлагаас гаргахад нөлөө үзүүлсэн гэж үздэг. Энэхүү Сукунагийн тулаанаас үүдэж Юта Южи хоёр хүнд шаргацсан байгаад Маки тулааныг авч удаан хугацааны туршид түүнтэй ганцаар тулалдан Сукунад багагүй хохирол учруулж мөн л адил цаг хожиж өгсөн гэдэг. 4-р дугаарт Ай Тодо Махитогийн эсрэг хийсэн тулаанаас үүдэж Тодо нь өөрийн нэг гараа алдсан бөгөөд түүнийг өөрийн харал техник болох бүүгийг ашиглан дахин тулаанд оролцож чадахгүй гэдэгт үзэгчид итгэсэн байлаа. Гэвч тэрээр манганы эцэс Сукунатай тулгаар гарч ирэх бөгөөд өөрийнхөө алдсан байсан зүүн гарыг нэгэн төхөөрөмжөөр орлуулсан байдаг. Тэрхүү төхөөрөмж Тодо Южи хоёрыг Сукунагийн эсрэг илүү үр дүнтэй тулдуулахад гол үндэс болсон байдаг. Мөн тэрээр Чосог алдаад зөвхөрсөн байсан Южид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж түүнийг цааш сулдах шалтгаан болжээ. Тэрээр Сукунагийн үүсгэсэн галт зуухнаас Маки болон бусдыгаа харал техникийг ашиглан гаргаж чадсан бөгөөд Сахиусан тэнгэр буюу Ханаг Сукунагийн дээр авчирч Сукунаг бас нэгэн хүчтэй дайралтад өртүүлсэн байдаг. Южи болон Тодогийн хамтрал Сукунад хүн даваа байсан нь гарцаагүй. Южи түүний ачаар хар гэлбааг Сукуна дээр хэд хэдэн удаа ашиглах болжээ. Дараагийн дугаараар Юта Окоцо Юта Сукунатай тулдахаас өмнө Сукунад туслах байсан бас хүчрхэг дайсан болох Кинжакугийн тулгыг тасцсан байдаг. Тэрээр Сукуна дээр ирсэн даруйдаа түүн дээр өөрийн хүрээ тэлэлдээ тэр даруйдаа буулгаж эзэмшил дотроо өөрийн техникийг ашиглан Сукуна дээр маш олон төрлийн дайралтуудыг олон удаа буулгасан байдаг. Южи болон Рикатай гар нийлэн Сукунагийн гар хөлийг нь тасдаж түүнийг нэлээдгүй ядрааж түүний харалт энергийг
Нэлээд үе бага хэмжээнд авчирч түүнийг цаашаа удаан тулалдахад хэцүү болгосон гарцаагүй. Юта Сукунагаас хүчтэй дайралт авч бараг өөхөх шасны дараахан Гошигийн биед орж түүнтэй үржлүүлэн тулдахаар ирсэн байдаг. Энэхүү боломжийг ашиглан Юта Сукуна дээр Гоши садаруулын хүрээд хэлтийг ашиглаж өчрөг дайралтуудын нэг болох Нил Яганыг Сукунагийн биедээр дахин буулгасан байдаг. Мөн үүгээр зогсохгүй Южи Итадорийг хүчрэг зэвсгээр хангаж өгчээ. Дараагийн дугаарт Южи Итадори тэрээр Сукунагийн эсрэг тулдаж байхдаа 20 гаруй удаа хар гэлбаг түүний биедээр буулгасан байдаг. Тэрхүү цохилт бүрдээ Южин Сукунагийн сүнсэнд шууд хохирол учруулж байсан бөгөөд харалт энергийн гаргалтыг нь бууруулж байлаа. Южин тэрхүү дайралтуудынхаа үр дүнд Мегумиг Сукунагийн удирдлагаас гаргаа авч чадсан байдаг. Тэрээр Ютатай зэрэгцсэн тулдаа зогсохгүй өөрийн гаргаж авсан хүрээ тэлэлтийг Сукунад хийсэн байдаг. Түүнтэй эхнээс нь ахуулаад өөхөх хүртэл нь тулалдсан цорын ганц дүр бол яах аргагүй Южи Итадори. Энэхүү нэгдүгээр дугаарт Гожи Сатаро. Сукунагийн энэхүү ялагдал нь Гожигийн тусламжгүйгээр биелэгдэшгүй явдал байлаа. Түүнийг дахин хүрээнд тэлэлт болон сөрөг хараалт техник ашиглах боломжгүй болгож Сукунагийн өөрт нь байсан бүх хүчийг нь шавхаж өгсөн. Мөн Сукунагийн эзэмшилд байх Махараго болон Агитогийн хүчрэг хараалт сүнснүүдийг нь ашиглах боломжгүй болгож өгчээ. Үүний үр дүн Сукуна өөрийн жихэн төрөвтөд орохоос өөр аргагүй дүрдэг. Ерөнхийдөө Сукунагийн хүчийг 100% та гэж үзвэл Гожо 50% нь оруулж өгсөн гэж хэлж болохоор. За тэгээд миний гаргасан жагсаалт нэг иймэрхүү байна. Таны өөрийн гаргасан жагсаалтаа зэрж байвал яагаад гэдгийг сэтгэл хэсэгт үлдээгээрэй.